20 гаруй наснда нутгаасаа гараад 4-5 нэл хүртэйгээ ингээд одоо буйнаа тугаад бурхнаа ачаад явах юм залуу хүмүүс ховор. Тэгэд аав ээж минь ингээд дайчин одоо юм гой тууштай байсан зан чанараас биднэрт байдаг. Үр хүүхдтэй болчоор ингээд жишээ надаас хойшоо энэ амьдрал яах бол миний хүүхдийг одоо энэ нийгэмд амьдрах тэр одоо нийгэм ямар ах бол тэр үед Монгол улс минь ямар ах бол гэдэг дээр бас ингээд их боддог болт юм илээ. Намайг Баттулгын Мөнх Заяа гэдэг. Би Увс аймгийн Тэс суманд төрсөн. Одоо Сэлэнг аймгийн Алтан булаг суманд амьдардаг ийм малчин контент бүтээгчийн охин байна. За хамгийн анх гэх юм бол 2025 оны өвөл санаа хэлсэн. Яг хүүхдээ хараад байж хойд хүнд айгүй их янз янзын бодогдтiin мэлээ. Аав тэгээд хүүхдтэйгээр бид гур байдаг гэсэн. Нөхөрмөө болохоор хотод. Тэгээд эхлэх гэдэг бол хамгийн одоо том зорилгынхаа бараг 50% биелүүлж байгаа тийм алхам байд юм лээ. Тэгээд эхлэх гэдэгт бол нэлээд зориг шаардж эхэлж ийсэн. Миний өдөр ерөнхийдөө өдрийн 12 цаг багтдаггүй. Тий, ер нь бол нэл хүүхдтэй ээж дээрэс нь ингээд малчин хүн. Надад байгаа давуу тал гэх юм бол миний одоо төрсөн гэр орно ийм сайхан гой хөдөө байдаг. Тэгэхээр чи би сайхан давуу талаа ашиглаад хүүхдээ сайхан эрүүл өсгөе. Өөрөө ч гэсэн энэ хооронд сайхан тарих толгоогоо амраая. Хотод элект би ч одоо ингээд 4 оны дунд хүүхдээ өсгөн цаг явахгүй сэтгэл готролд орох эрсдэлтэй гэл маш олон бас ингээд бас сул тал гарах магадaltaй сайхгүй. Тэгээд ер нь бол аавдаа тус нэмэр болъё, дүүнэртээ бас төшөд тулгуур болъё, мал харийн ажилдаа туслая гэж анх иржсэн. 6 настайд анх Сэлэнг аймгийн Алтан булаг гэдэг ийм сайхан нутагтаа ирж исэн. За миний хувьд бол төрсөн өссөн хоёр нутаг маань үнэхээр ингээд хайрлж бахарахгүй байхын аргагүй нутаг. Оо манай тусланд хамгийн гоё юм шүү гэж ярьдэн шүү дээ. Гэтэ бас нутаг сайхан шүү те. Хүний төрсөн нутаг. Энэ одоо бичлэгэн дээр гарч байгаа хөдөлмөр ганц минийх бас биш. Цаана манай гэр бүлийн бас хөлс хүч хөдөлмөр тус дэмжлэг явдаг. Анх удаа сая дээл ойж үтсэн хэд хоногийн өмнө алдаа оноотой ч гэсэн ерөөдөө бол дээлээ ойсон. Ээж маань их уран хүн байсан. Тэгээд би бас энэ ярилцлагаар ээжигээ бас дуурсахгүй байхын аргагүй. Тэгээд ээж маань 2018 оны өвөл намайг яг оюутан болсон тэр өвөл яг намайг хотод байх үед өвчнөр өөд болсон. Тэгээд тэр хугацаагаас хойшоо ингээд 8 жилийн хугацаанд ээжийн үргийг, эгчийн үргийг, охины үргийг бүгдийг нь ингээд давхар одоо биелүүлээд одоо гэрээсээ хүндэрхгүйгээр ерөнхийдөө ингээд би ирч чадсан болов уу гэж өөрийгөө боддог. Одоо ч гэсэн би яг энэ үргийг гүйцэтгэл, гэрээ эзэгтэй үрийг гүйцэтгэл одоо гэртээ ээж байна. Маш мундаг, уран, ухаалаг, даруу, төлөв, уртаа ийм өстэй тийм гоё мундаг сайхан бүсгүй байсан. Бас Увс аймгийн Тэс сумын миний ээж аав ээж хоёр маань нэг төгсөлтийн юм хоёр хүн 20 гаруй наснда нутгаасаа гараад 4-5 нэл хүртэйгээ ингээд одоо буйнаа тугаад бурхнаа ачаад явах юм залуу хүмүүс ховор. Тэгэд аав ээж минь ингээд дайчин одоо энэ гоё тууштай байсан зан чанараас биднэрт байдаг. Тэгээ аав ээж минь нэг ч удаа энэ гар хурж үзээгүй. Бид нарыг яг гоё ингээ хайраар дээрэс нь гоё ингээд ухаанаар ирнэ л өсгсөн. Би одоо бүр яг гоё ингээ сайхан давхитдаг, харсан зүг рүүгээ явдаг. Ташир мошор шүүрж ярьж чадахгүй гэж юу? Гадраас шүүрж бүрдэг болчихно. За аав маань бол миний хувьд ингээл уул гэж хэлмээрэн. Тэгээ би ч аавын охин байхгүй юу? Энэ зовлон жаргал урт хугацаанд нэг ч удаа юм хугараагүй ийм ноён нуруу гэж би аавыгаа боддог. Маш мундаг сэтгэлийн тэнхээдээ хөдөлмөрч хүн. Бид нар одоо ингээд томроод ах маань бас тустай гараад гэр бүлтэй болоод аав минь ачаа арай багсаад ингээд гоё төвшиг тулгуур хоёр гэрээрээ амьдардаг болсон. Тэгээ хүүхдүүд томрохл ер нь бол жаргал юм байна гэж аав минь айгүй хэлдэг. Тэгээд яг ээжийг минь үүд асны дараа ингээд 6-7 хүүхэдтэй яаж одоо энэ амьдралыг үргэлжлүүлнэ. Одоо тэнгэр хол газар хатуу байна даа гэж бодож исэн гэсэн.
Тэгээ төсөөлөгдөхгүй юм шиг байсан амьдрал яг өнөөдрийн хувьд бол үнэхээр ингээ сайхан дүүнэр минь зөв төлөвшөөд бид нар ч гэсэн аавыгаа ингээд санааг нь зовоохгүй амьдрах гад эрүүхт ирээл ингээл ухаанаараа амьдрах гэж хичээж байна. Хүний дэдавта бүхнээс хайртай охин. Сая хэлсэнчлэн манайх ч ингээд жоохноосоо ингээд ах дүүнэрээсээ холдоод тайртай хүмүүсээсээ холдоод хүний нутгаар их олон жил явсан. Тэр үед чи ингээд тус нэмэр болох хүн байхгүй. Аав ээж минь жоохон 4 5 хүүхэдтэй. Тэгээд ээж минь болохоор дээлээ оён, гутлаа оён, одоо энэ тохон мохон бүх зүйлийг оён өдөржингөө юм оёо суучна. Аав минь болохоор тэр үед адуундаа явна, үхрээ харна, хонио харна гэд жоохон 10 хүрэхгүй насны жоохон хүүхдүүдтэй хүн чинь өөрөө л бүгдийг нь хийн. Би 2024 онд Монгол улсын авраг малчин болж байсан. Өнөөдрийн яг энэ шагнал авж байгаа жаргалтай мөчтөөс ээж минь байсан бол гэж маш их бодогдож байна. Тэгээд аав ээж минь бид нарыг жоохон байхад 20 30 настай байхдаа ярьдаг байсан. Хоёлаа улсын авраг малчин болно гэж ярьдаг байсан. Тэгээд мөрөөдөл нь яг одоо биелж байна. Тэгээд тэнгэртэйгээ хайртай ээж минь бас одоо бид нарыг хараад хүсэл нь биелээд мөрөөдөл нь биелээд бас байж байгаа хэрэг бодож байна. Хүүхдүүдтэйгээ ерөнхийдөө их л зөв хүн болоор ажиллаж зөв хүнийг дуурайж зөв хүмүүжлэх хүн болцаагаараа л гэж загт шүү дээ. Сүүлийн үед хүмүүс ч хүүхдүүдийнхаа боловсрол дээр анхаардаг болсон байна. Энийг бол үгүйсэх аргагүй. За гэхдээ ер нь бол бид нар малчид байхгүй бол Монголд одоо энэ гой газар нутагт эзэн гэж байхгүй болно. Өв соёлоод тийж байгаа хүмүүс гэж байхгүй болно. Ерөнхийдөө бол нэг 30-аад насны хүмүүсээр л одоо залуу малчид гэдэг бол ингээд хязгаарлагдчихад байна. Тийм учраас ерөнхийдөө бол залуу малчдыг дэмжих төрөөсөө ер нь л дэмжүүлэх зүгээр юм болоо гэж боддتي. Яг ч мэмэ юм уу? Ерөнхийдөө нэг 20-30 жилийн дараа бол нэлээд бүр маш цөөхөр байна. Энэ дээр бол төр анхаараасаа гэж бас хэлмээр санагдаж байна. Манайхан ч болохоор айргаа буслахад одоо гарсныг нь болохоор бооз гэж ярьдаг. Бүр зарим наарцгийн ер нь би бас бол бооз гэж ярьчт юм уу? Багаасаа ингээд сурцснараа. Тэгээ бичлэгэн дээрээ ч гэсэн ингээд бооз гэл манайх ч өвөл тэгээд сайхан бооз буслахаж уун. Ер нь гоё штэ. Тэгээд хүний сурсан хиллэг одоо энэ угаас эн чинь бас нэг үндэсний дархлаа штэ. Тэгээс хол 20 жил амьдэрсэн дөнгөж ухаан орохдоо бас ингээд ирсэн болохоор бас ерөнхийдөө бол бас аялах болж явах муу ярддаг. Гэтэ болж өгвөл яахыг хичээдгээ. Эн чинь тэгээ би ярьж иж одоо миний үр хүүхэд ч гэсэн цаашаа ярьж үргэлжлүүлэх юм штэ. Тэгээ мэдхгүйгээ заримдаа ааваасаа ингэж асууж сан. Усад очсон үедээ бол айгүй сайн ярьдаг болдсон штэ. Нэг сар болоход бол ер нь хамаатнуудаасаа сайхан буцаад нэг гой сэргээд ирдэг байхгүй юу? Манай бавдуу. Оо за. Тэгээд олоод хөөгч өгнө үүртэй. Мэдээч хамаг ажил гинэ дүүнрээ харддаг ус төлөөгөр л өстой таслахгүй. Тэг хонио харна малын энэ бүх ажил айгу мал нүдтэй. Энэ шар охин болохоор манай ахын дүүнрээ бүгдийн харддаг энэ агааны нэрхчээлд авсан үед та хамгийн тос дэмтэй. Бид нар Монгол ахуй соёлоо ер нь бол сурталчлах, дээрэс нь энийг сурталчлагаас эхлээд илүү одоо зүгээр ингээд авч авах гэдэг зүйл их чухал болчихжээ. Одоо юм хөгжихийн хэрээр одоо жишээ наазахын AI гэдэг зүйл гарч ирээд хүүхдүүд бол жишээ нь одоо YouTube-ээс энгийн дуучны биш AI-аар одоо дуулсан дуу сонсож штэ. Тэгээ ботхоор бидний хувьд одоо AI-аар одоо Монголын зураг хүртэл гаргуулж авах боломжтой болчиход байна. Наадхан авчид ярьсан юм дээр гүйчих. Бас ч ингээд хүндтэй гэсэн зочд мочд байна зүрийг тогтойгоо дуртай. Энэ гэхдээ тэгээд цагаан эдээ хийх юм шиг тийм энэ гэхдээ цагаан эдээ хооломдох юм аа. Тийш юу ч оруулахгүй. Аав минь бол жишээ нь өвөө эмээгээс минь дамжиж ирсэн зүйлийг би болохоор ааваасаа одоо ээжээсээ таньж мэдэж одоо сурж ирсэн энэ зүйлийг надад одоо түгээн дэлгэрүүлэх юм бол миний үүргэл гэж боддог. Ягаад гэвэл би ч одоо их хүн болсон, ээж хүн болсон. Тэгээд үр хүүхдтэй болцохоор ингээд жишээ надаас хойшоо энэ амьдрал яах бол миний хүүхдийг одоо энэ нийгэмд амьдрах тэр одоо нийгэм ямар ах бол тэр үед Монгол улс минь ямар ах бол гэдэг дээр бас ингээд их боддог болт юм илээ. Тэгэхээр миний охины үеийн хүүхдүүдээс эхлүүлээл одоо энэ миний хийж байгаа контент ер нь бол нөлөөлж эхлэх байхаа л гэж бодож байна.